Нийслэлийн 76 дугаар сургуулийг 1985 онд төгсөж байсан Чулуунбаатар багштай 10 анги 40 жилийн дараа хамт олноороо уулзалтлаа. Ойн уулзалтанд тус сургуулийн 10-ын 4 бүлгийн 120 орчим төгсөгчдөөс 65 нь цугласан байна. Тэд хүүхэд насаа эргэнд урсаж сурагч насаараа аяллаа. Бүгдөө бараг л хэвээрээ байна да. Үнэхээр сайхан байна. Олон жил уулзаагүй ангийнхантайгаа уулзсан, найз нөхдөйгөө уулзсан. Айгүй сайхан байна. Бараг л хэвээрээ байна да. Тэгээ энэ хүүхдүүдийг 40 жилийн дараа харсахад нэр бас хүүхд хэвээрээ л харагдаж байна биднэрт те. Тийм л байж шүү. Ангийнхантаа ирээгүй, ирж амжаагүй, ажилтай, өвчтэй тийм улсуудаа 40 жилийн баярын мэнд хүргэчихье. Тэгээд ер нь л энэ мөч бол баг дахиад тоглохгүй л дээ бид нар. Тэгж л би боддгийг. Тэгээд ямар ч сургууль байхгүй байхад бид нар энэ дүнзэн модон дээр тойрцоогоод өвдгөн дээрээ дэвтэр намаа тавиад тэгээ хичээлийгээ сууж исэн байхгүй юу. Тэгээд сургууль маань ашигланд ороод тэрэн дотор бид нар хичээлийгээ сууж исэн. Бид хоёр болохоор 13 наснаасаа үерхэд одоо болт нэг гэр бүл тэгээ энэ ангийг ерөнхийдөө энэ жил манай анги ерөнхийдөө зохион байгуулад ингээ явж байгаа. Манай ангийн амт сурдаг охин байсан. Тэгээ би хичээл хаяа гууч хийдэг байсан. Тэгээ сайн болсон. Хоёр хүүхдийн хичээлийг хийдэг байсан манай аваа. Тий хоёр өний бараг хичээл хийгээл тэгэл багш нар ч ойлгодог гэсэн. Аав ээж хоёр анги. Нөгөө хоёулаа нэг ангийн хоёр. Тэгээд нөгөө эрүүл мэндийн шалтгаанаар одоогоор байхгүй байгаа. Тэгээд ангийнх нь аав ээжигээ төлөөлөөд ангийнханд нь нөгөө сэтгэлийн бэлгийг нь хүргэж ирсэн байгаа. Ямар сэтгэл төрөх юм бэ? Гоё. Аав ээж минь бас болдог. Маш их бод тийм бэ. Дүүдээ баяр аав ээжтэй баяр. За баярлалаа. Нөхөрсөн сайхан хамт олон бүгдээрээ сорлогч хөтөлбөрөөр ийм л хүүхдүүд одоо 30 жил болчихоо. 40 жилийн авалт. Тэгээ одоо би ингээд тэгээ уулзаж сэтгэл жоохон хойроо хэлэх үг маань бас жоохон гацаад байх шиг байна. Тэгээд би энэ зарим нь одоо зүсэн бол бүгдээр мэдчихэв. Нэрэл болчих. Тэгээд сар тэгээ би хүүхдүүдтэй би ад жаргал сайхан нэг л би хүсэж жаргалтай сайхан аваад царай filter гоё. Тэгээд би бол санд гэдэг.